залуужуулах бичлэг хүрж байгаа. Тэгээ залуужуулахаар бичлэг учраас яг манай пэйж яг анх нэгдсэн зорилго 2020 онд гэдэг байхгүй. Одоо бас 4 жилийн өмнө. Би ер нь 4 жилийн өмнө одоо яг он гараад нэг 5 жил болж байна. Гэтэ би 5 жилийн дотор бол өөрийгөө аюу амжилттай явж байгаа гэж хэлнэ. Яг гэвэл нөгөө талаас аахгүй. Би гэхдээ та нарыг намайг муулаасаа гэж болохоо би нэг хэлдэггүй заяа. Зүгээр би өөрийгөө тэнэг гэдгийг зарим утгаараа мэддэг. Би маш олон удаа алдсан. Тэгээ одоо ингээд харт хүмүүсээсээ ч алдсан. Ингээд та нар буруу ойлгоод идэх байхгүй юу? Ингээд урт наслуулдаг сумыг Монгол төлөөлөөд энэ соёлыг түгээх гинэ гэхээр би ерөөсөө хайртай хүнээ алдаж байгаагүй гэсэн үг биш. Би эсвэл нэр Тэнгэрээс ирсэн тэг Христ шиг ч юм уу Буддаа шиг бүр тийм хит гоц хүн гэсэн үг биш. Яг адилхан хүн байхгүй юу? Гэхдээ тодорхой хэмжээний зөв замуудыг олоод тэр зөв замаар алгасан л гэсэн утгатай. Тийм. Тэгэхээр энэ өгүүлбэрийг ингээд жоохон хэрсэн хүмүүс бол ойлгоно. Эдши тайдаг хүн болохоор ойлгохгүй байхгүй юу? Тэр зөрөөг ингээд олж авах яаж олж авсан бэ? Зөв мэдлэгийг хэрхэн олж авсан бэ гэдэг тухай пэйж байхгүй юу? Дээрэс нь би ч яг юу хэлхийг хүсдэг юм бэ гэхээр угаасаа анхны тэр нээсэн тэр шалтгаан гэх юм уу пэйжийг нээсэн шалтгаан болохоор ерөнхийдөө энэ соёлыг л хүмүүс түгээхийн тулд гэсэн үг. Урт наслуудын соёлыг, урт наслын соёлыг, шашны ив нэгдлийг, зөв зүйлийг хүмүүс түгээхийн тулд дуу хоолойгоо илэрхийлэхийн тулд нээсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яалч ихний тэр суурь нь энэ ном бол мөн. Тэгээ энэ номыг харин сүлд дээр яагаад ярих болсон бэ гэхээр хүмүүс намайг ад үзээд идэх учраас жоохон үзий ядаад идэх учраас гол нь тэгээ дотны үргэлжлэл гэх юм уу. Номын ад нөхд маань нөхд намайг энэ зүйлсээс болоод эсвэл нэг үндэстэн мөртлөө ингээ үзий ядаад идэх учраас жоохон яриха болчихсон юм. Гэтэ одоо дахиад ярихаас аргагүй. Ягаад гэвэл чинь миний хувь хүний амьдралд явж штэ. Залуу хүн, залуу хүн дуулгоо илэрхийлэхийг хүссэн байна. Тэгээд дээрээс нь дуу хоолойгоо илэрхийлэхээс гадна тэр миний дуу хоолой зүгээр нэг юм мөнгө аваад талбай дээр зогсож орилдог гаруудаас илүү өөр, илүү үнэн суурьтай, том суурьтай зүйлийн тухай ярихын тулд юм зориглоод юм бийж нээсэн гэсэн үг байхгүй. Энэ тухай 5 жилийн хугацаанд бол маш олон зүйлийг алдаж онсон. Тэрээ би яг одоо мэдчихэж байгаа зүйлээ би 5 жилийн өмнө мэдчихсэн бол айл эртний зүйлийг ингээ багасгаж байсан. Тэгээ хэрвээ энэ дасгалыг яг хийгээд энэ зүйлийг судлаад тэр багштайгаа уулзаад хэдэн жил болж байгаа юм бэ? 8 жил. 8 жилийн хугацаанд харин сурсан зүйлээ би харин богиносох боломжтой байхгүй. 2 жил ч юм уу 1 жил рүү оруулах боломжтой. Хэрвээ надад үнэхээр сайн шиг таарах юм бол би тэр хүн 7 хоногийн дотор зүйн зүйлийг заах боломжтой байхгүй. Гэхдээ багшаа хоёрын харилцсан байдаг байхгүй юу? Тэр шаа үнэхээр үнэн төлөвшөлтэй, зөв сэтгэлийн хандлагатай, зөв сүртэй байх юм бол тэр шавд цацсан үр болгоныг тэр хүн зүрх сэтгэл дотор модул болж ургуулж чадна. Гэтэл хатуу амар хэцүү тийм хүн зөрүүд гүжүүд гар байх юм бол эхлээд зөрүүд гүжүүд байдаг засах хэрэгтэй болдог байхгүй юу? Энэ заримдаа нас амар цаг хүрнэ. Зарим хүн насан туршдаа өөрчлөгддөг байхгүй юу? Муу мухыг хадгалаад идэг. Тэгээд би тэр их хүнийг тийм хүн эсэхийг би мэдэхгүй шүү дээ. Тэгэн гутаа ингээд би таарсан хүн болгонтойгоо энэ пэйжээр дамжуулж уулзах гэдэг нь айгүй хэцүү байдаг. Яагаад тэгэхээр дундаж монгол хүнтэй уулзах нь айгүй төвхтэй байдаг байхгүй юу? Яагаад төвхтэй юм бэ гэхээр тэр хүн айгүй мухарсахтэй байдаг. Мухар сүсэг байдаг. Хүчил байхгүй, суур байхгүй байдаг. Тэгээ би тэр хүнд суурийг ингээд төлөвшүүлье гэхээр 40-тэй ч юм уу 50-тэй болсон хүн байж магадгүй. Тэр суур амар хадгална. Тэгээ би нураахын тулд би баг өөрийнхөө хүүхд шиг хүн байж очиж загнах хэрэгтэй гэсэн үг. Хөөе чи наад тэнэг бодлоо аваад хаяач юм. Одоо новшоо ингээд. Тэгээ баг ингээд муухай хэлэхэд бол товчоор хэлэхэд бол стамин ингээд пегэр хэлдэг хараад идэв штэ. Заримдаа ингээд баг ингээд фитнесийн багш шиг баг тэгж балбуул тэр хүн нурж магадгүй. Заримдаа шүү. Би бүх хүнийг хэлж байгаа юм биш. Тэгээ яг та нар одоо яг хэрвээ энэ дээр 10 жилийн багш ч юм уу хин нэгэнд юм зааж утсан хүн жаах юм бол энэ зовлонг ойлгох байх. Тэгээ яг гол нь би гэхдээ одоо миний видеогоор дамжуулж хийх гэдэг зүйл юм бэ гэхээр би энэ зүйлээ худлаа яриаггүй шүү гэд. Дээрээс нь тэр нэг юм суургүй хандлагыг эхлээ суурийн тогтооё гэсэн утгаар одоогийн бичлэгүүд хийж гисэн бохгүй. Анх болохоор миний толгойд фантастик бодлоод байсан. Мөрөөдлийн бодлоод гэсэн шүү дээ. Хүүхдийн бодлоод. Ингээд бичлэгээ хийгээл алаал хүмүүс хүрээлдээ гээл багшаа гээл тэ. Бүгд ингээ явах уу. За тэр хөндлөн ч яах вэ? Ер нь зүгээр айгүй хурдан ойлгох гэж үгүй байсан. Монголчууд миний төсөөлдгөөс зарим үйлдэл дээр айгүй суур байхгүйсэн. Суур ерөөсөө байхгүй. Хүн гэж юу ойлгохгүй, сүнсээ ойлгохгүй. Бие махбодын бүтцээ ойлгохгүй. Эдгээр дотор айгүй худлаа өрнүүдтэй, хоосон бардна л ихтэй тийм хүмүүс байхгүй. Хэрвээ багшийн зүгээс харуул. Тийм болохоор яаж энэ хүмүүсээс тэр буруу байдлуудыг алга болох вэ гэдэгтэр одоо яг жинхэнэ боддоор харж толгоо өвдөгч байгаа байхгүй.
Хэрвээ энэ бичлэгийн цаанууд үнэхээр зөөдөн хүн байх юм бол тэр зөөдөн хүн гэдэг надад нотлох хэрэгтэй болно. Эсвэл ингээд өөрчлөгдсөн гэдгийг харуулах хэрэгтэй болно. Тэгээд тэрний дараа бол мэдээж яг уулзаа зөвлөгөө авч болно. Тэгээд дээрэс нь бичлэг маань 5 минутаас өнгөрчлөө. Тэгээд нэг дараагийн бичлэг дээр яриа.